За, студид дараагийн зочинтой ярилцгаар бид өрсөн. За, энэ хүн бол Чимдийн ганц сүх гээд Татварын ерөнхий газрын хяналт шалгалтын хэлтсийн дараагаар ажиллаж байсан Чимдийн ганц сүх нь Тагнуулын ерөнхий газрын дараа гасан гэрэл болон хурцын хамаарал бүхий компаниудаас татварын зөрчил илрүүлсний улмаас хонглын шүүхээр шийтгэгдэж байжээ. Тухайн үедээ буюу 2013 оноос эхлэлтээ энэ хэрэг дээр 1491 хоногийн хугацаанд дундаа нэг ч өдрийн чөлөөгүйгээр гээд дамжиж хоригдсон юм хүн. Хэдэн сарын хэдний өдөр хаанаас яаж саатуулсан энэ түүхийг товчхон ярьж өгч. За 2012 оны 9 сард Улсын мөрдөн байцаах газар эрүүгийн цагтын газар хамтарсан тийм баг ажилласан юм шиг байгаа юм. Манай татварын ерөнхий газрын даргын нэр дээр хэдэн компани шалгах гэсэн албан тоод ирсэн. За энийг шалгахад Булган газар нэг компани байсан. За энэ компаниг бид нэр бас шууд шалгах нэгээгүй харьяа дүүргээр шалгуулдаг гэж буцаасан. Дүүргээр нөхсөн. Тэгсэн мөрдөн байцаах газрын мөрдөн байцаагч Алтан гацсэг залуугийн мөн эрүүгийн цагтын газрын төлөөлж Баттуулга гэж хоёр нэг нь уцч нэг нь тавьж ирсэн юм. Энийг дүүргээ шалгуулж болохгүй. Танаа хэлсэн өөрөө шалгах ёстой гэж. Одоо ерөнхий газар дээр. Тий, ерөнхий газар. За тэр үед болохоор ганц хөх таачин болохоор татварын ерөнхий газрын ерөнхий газрын хяналт шалгалт арга зүйн хэлцээний дарга. Тий. За. Тэгэхээр танах шалгаа гэдэг нөгөө дүүрэг рүү хариаллан одоо Булган газар гэдэг компани татварын асуудал хаанвал дүүргийн татварын хэлтсээр шалгагдах нэгээд энийг хаанвал дээр шалгуулж болохгүй. Та шалгаагээ буцаад ирлээ. За үүнээс цаашаа. За шалгасан. Шалгаад нэлээд хэмжээний юм гарсан. Компани захирал нь динамитрийн хамаргийн залуу байсан. Тэрэн сар гарантай оргон зааж зүхтааж цагдаахан үйлдэл барьж ирсэн. Энэ орн манайхны бүх юм бэлэн болцсон байсан. За манай байцаагч нарын хамарыг ирэнгууд одоо дүгнэлттэй хэмжээний юм гарсан учраас дүгнэлтээ танилцуулсан. За дүгнэлт бол их хэмжээний мөнгөнд дүгнэлттэй асуудал дээр бичигдэн тийм үү? Тэрүүн гарантай төгрөгийн асуудал байсан. 12 онд. Тийм. Энэ компани бол өөрөөсөө бетон зурм хийдэг. Тэгээ хэмжээний орлого нуусан барьсан. Гэх мэтлэнгийн юмнууд байсан. За энийг шалгаад яг дуусахын өмнөх өдөр нь тэр энэ хамарыг эрүүгийнхэн барьж ирээд тэгээд дүгнэлт мөнгөлтөд танилцуулж ингэ явуулсан. Тэгэхэд энэ хамар нь манай өрөөнд орж ирсэн. Манай байцтай тустай өрөөнд би. Манай өрөөнд орж ирээд энийг та зохицуулаач ээ. Мөрдөлдөр явчихгүй юм байна шүү дээ. Зохицуулж идэж өгөөч ээ гэж. Тэгэхдээ энэ асуудал анхудаа тавьж байгаа асуудал биш. Яг энэ асуудал өмнө 3 удаа тавьдсан байсан надад. Дүгнэлтээ битээ дээш нь хуулийн байгууллага өгөөч тохириол гэдэг тийм үү? Тохириол гэж аахгүй юу? Одоо хавлын санал болгож шүү. За тохириол гэсэн. Одоо нууц шул тэрбум гаруй төгрөгний тэр татварын дүгнэлтийг янзлуулахын тулд хэдийг санал болгож ийсэн бол? Яг дүнгийн бол хэлээгүй. Зүгээр тохирчё. Танд болгож байгаа штэ гэж. Тэгээ би үгүй л гэсэн. Өмнө та нар 2-3 удаа гэж хандсан. Би хүлээж аваагүй. Одоо ч хүлээж авахгүй гэсэн. Тэгэхэд надад нэг зөвүүн үг хэлсэн. За энэ сайд ах уурлын шүү. Уурлах юм бол гал дүрлсэн аснаа. Сайд ахын гал дүрлсэн асах юм бол унтраатай хэцүү дээ. Тэгэхээр би яад гэсэн бохоо. Гэж тэр энэ хамар хэлж байгаа. Энэ хамар над хэлж байгаа. Тэгэхээр би яад гэдэг асан дэрүүц гэсэн чи хэрвээ сайд ах гэж хэнийг хэлж байгаа? Энэ сайд ах гэж хууч яг үдэ бүгд найрамд бас солонгос улсад элсэн сайд ус учраас Тагнуулын ерөнхий газрын дараа гэрлийг сайд ах гэж нэрлэдэг юм байна. За Булган газар гэдэг компани тэгэхээр Тагнуулын ерөнхий газрын даргасан гэрэлтэй хамаарал бүхий компани болчихлоо. Хамаарал бүхий компани болчихж байгаа. Амар гэж нэг хүн байгаа. Энэ бол энэ компани 30% эзэмшдэг байсан. За. Дараад нь гэрлийн аран зэг гэж байгаа. Гэрлийн төрсөн хүүхэд нь 20% тай. Халиуны ангар гэж байгаа. Бас 20% тай. Ангар гэдэг халиун гэдэг хүн бол гэрлийн төрсөн их туяа гэдгийг нөхөр нь. Ерөөсө Булган газар гэдэг компани тэр чигээрээ Тагнуулын ерөнхий газрын даргасан гэрэл генералын гэрүүлийн компани болж штэ тийм үү? Татварын тодтолтой инх бат гэж хүн бэ. Та манай өмнөх нэвтрүүлэг үзсэн бол мэдчихэж байгаа да. Баянгол дүүргийн татварын эзэн дарга очсон. Инх бат гэдэг хүн Тагнуулын ерөнхий газрын даргасан хурцыг болон хурцын хамаарал бүхий компани болох Сарнах компаниг шалгацсан чинь би ингэчлээ гэж ярьж байна. Та болохоор Тагнуулын ерөнхий газрын даргасан гэрлийн компаниг шалгацсан чинь би ингэчлээ гэдэг зүйл ярьж байна. Та хоёр чинь яахаараа тэгвэл нэг бүлэглэл болоод толгойлогч нь та болоод явчихлаа. Хоёр өөр Тагнуулын дарга явуулсан. Энэ чинь бид одоо хүртэл гайхаад олдгүй юм. Нэг нь хурцын, нэг нь гэрлийнх юм шүү. Тийм. Энх бот бол Баянгол дүүргийн татвар хэлцэн дарга байсан. Би бол татварын газрын хэлцэлтэй хэлцэн дарга байсан. Тэгээ битээс нь тустай байж байгаад сүүлд нь нэгтгэцсэн. Тэр хэргийг.
хяналтын шатны шүүх хурлд бид нар оруулахгүй шүү дээ. Тэгээ манай орсон хүмүүсийн бидэнд дараа нь өгсөн мэдээлэл оруулахаар тэр прокурор гэрэл гэдэг хүн одоо хэрэг нь буцаагдаад байсан юм аа гэж. Бараг өөрөө л одоо энэ хоёрын юм болохгүй байсан учраас нэгтгэж хүч оруулж одоо ингэж 1-р сарын 25 гэж өдөр та санаж байгаа юу энэ өдөр? Сунаа. Энэ бол тод өдөр байх нь шүү дээ танд бол тийм үү? Тод хар өдөр байх нь. За 2013 оны 1-р сарын 25-ны өдөр таныг албан өрөөндөө байх чинь одоо бүрэлдэхүүн ажиллана. Хуулийн байгууллагаас хаанаас ямар улсууд ирсэн, юу гэж өөрсдөө танилцуулсан, тухайн үед танай албан байгууллага дээр ямар ажиллагаа өгсөн бэ? Гэрэл түүний компани шалгаад манайхан чинь дүгнэлт мүгэлтээ одоо нэг мөрдөл явуулаагүй байсан үе. Тэр үед намайг мөрдөж эхэлсэн юм. Гүйцэтгэж явуулж эхэлсэн. Яагаад гэвэл намайг өдөрт 2-3 машинтай 5-6-аас нэг 8 орчим хүн өдөр шөнөгүй 24 цагаар дагдаг байсан. Дагж байгаа хүмүүс нь би зөрүүд бүр цаашлуулж байшин болонтой очиод эргээ буцаж өгөхөөс цухтагаар араас минь хүртгэж орцмос руу оруулж ирсэн юм би. Би атагээ дээр очиж хуцтай уулзсан өрөөнд нь. Энэ тагнуулынхан одоо хийгээд байгаа юм болов. Тэр би бодсон шууд хэлчихсэн. За хуцаа танаахад биш байна да. Өө тийм юм тэгвэл би нэг өөрөө шалгана одоо. Надад мэддэхгүй даагаар юмс байж болох юм би шалгана. Тэгээд чамд хариу хэлнэ гэдгсэн. Энэний дараа 7 хоногийн дараа намайг өрөөндөө ажиллаа ягаа сууж яхад 13 оны 1 сарын 25-ны өдөр 4-5 цагаалтаа гинтгийн хаал онгоолгоод 10 хүн орж исэн камерын бичлэг барьцсан. Гэрт ажил дээр байгаа ингэчээл хамгийн мөнгөлч хийчихэл тэгээд амгаш ачаал баахан бичвэр авчаал тэгээд гэрт очсон. 17 тэрбум төгрөг завшсан гэж улс орон даяраас сассан шуугсан. Тэгсэн мэтлээ энийг өнөөдөр бол залруулаагүй. Монголын нийт ард түмэн болохоор өнөөдөр болтол ганс үг 17 тэрбум төгрөг төсвөөс завшаад ял авцсан гэж ойлгоход байдаг. Гэрт нийслэг хийгээд намайг тэр жигтэй эцэг авцтайгаар бич явсан юм шүү дээ энэ чинь. Тэгэл тэр жигтэй явж шинэ дундулж байгаа түвэн хүмүүстэн тавьчаал хийцсэн. Таныг ажил дээрээс чинь тэгээд ямар ч одоо юу гэдэг үндэслэлгүйгээр аваачаад мөрдөнд хорихдоо түүнээс хойш 1491 хоног ерөөсөө дунд нь огч гаргаагүй гэж байна тийм. Нэг ч гаргаагүй. Энд чинь 4 жил гарангийн хугацаа биз тийм. 4 жил гарангийн хугацаа. 4 жил 2 сар гарan хугацаа болох нэ тийм үү? Энэ намайг ялалсан болно. Одоо миний хам хэрэгүүд гэж хүмүүс ялсан үйлдэл дотор Монгол улсын хууль тогтоомжийг нэг хууль тогтоомжийг л ингэж мөрцөмдөг гэх юм нэг ч байхгүй. Бүгд нэг ч хууль мөрдөг дандаа зорчиж ирсэн залтууд зорчиж байсан. 1491 он гэдэг чинь 4 жил гарангийн хугацаа болж байна. Та чинь зөвхөн одоо тэр гэрлийн компанийг шалгацсан гэдгээр ч авчиж одоо нөгөө хөнгөл шондоод үйлдэлж байгаа мó? Эсвэл одоо үнэхээр иквитийн хэрэгт хүч оруулах шаардлага байсан юм болов уу? Та одоо ингээд одоо бол ингээд нэг эрүүлэр харах юм цаг хугацааны боломж нэгдэж байна да. Танд ямар бодол байт юм бэ? Ер нь тэр үед бараг хүмүүс мэддэг байсан даа. Гэрэл хурц 2 гоор аав 2 гэж. Ерөөс аав 2 гэж. Гэрлийн захиалгаар хурцыг хийсэн. Нэгт нь. Хоёрт нь хурцын компани өөрөө манад шалгагдаж байсан. За тэр инкват дээр гэдэг юм уу? Тэр нөгөө жаргал гэдэг нөгөө шүүхийн шинжээч дээр шүүх шинжилгээний байгууллагын ажилтан дээр ч юм уу нэг арай өөр хэлбэрийн одоо нэг юмнууд явна шүү дээ. Мөнгө угаасан хэл ахуул авсан ч гэдэг юм уу хөрөнгө орлого нотолж чадаагүй гэдэг ингээм үндэслүүдээ ингээ бичээд байна. Тань дээр болохоор үндсэндээ бүлэглэл гэдэг нэг юм сонин нэр томьёог оруулж ирнэ. 8 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ингээд идлүүлж байгаа гэж. Давзаалдах шатны шүүх болохоор нэг зүйл ангийг 1 жилийн хугацаатай хоригдох ялтаа хасаад ингээд 7 жилийн ялч итгүүлэхээр болж штэ. Хяналттай шатны шүүх. Хяналттай шатны шүүх. Та асуудлаа танилцуул одоо мэдээж танилцуулсан баг. Хангалттай баримтад дүнслсэн тийм тайлбаруудыг өгч чадаагүй юм уу? Эсвэл шүүхэн өөрөө бас тэр сүлжээний хэрэгжүүлэгч нь болцсон байсан юм уу? Шүүхийн шийдвэрийг та ер нь тэгж гарна гэсэн төсөөл байсан уу? За ер нь бол бодогдож байсан. Ер нь баг өмөөлөгч хэрэггүй юм байна дөө гэж. Энэ тодорхой юм байна. Энэ тодорхой. Ямар ч хүмүүсэн, ямар ч хуульсан үндслийг зөв сайхан ярьсан. Явах юм байна. Энэ бол ойлгомжтой юм байна. Гэж анхан шатны шүүх хурал дээр эхний өдөр 4 цагийн мэдүүлэг өгсөн. 4 цагийн мэдүүлэг гэсэн миний өдөр ч ууцсан байдгийг. За тэрийг бол нэг сонсоол өнгөрч байгаа байхгүй юу? Би шүүхэр дээр нэг үг хэлсэн юм. Тэнд 21 өмгөөлж сууж байна. Одоо нөгөө компани өмгөөлж ингээд 21 өмгөөлж байна. Энд 2 улсын яалаг сууж байна. Та нар бүгдээрээ адилхан
эрүүгийн байцаа шийдэх хууль ганц юм. Ганц хууль. Эрүүгийн хууль ганц нэг л хууль. Энэ бүгдийг бүгдээрээ адилхан нэг тархим сууж байгаа судалцгаасан хүмүүс. Тэгэхээр энэ 21 хүн ингэж хууль биш гэж ингэж босоо шийдэх гэж яриад тахад та нар хуулиагаа зүтгэхэд идэг хуулиасаар ялах гэж зүтгэхэд идэг ямар том ялгаа байна энэ чинь. Шинжээс нарыг томилохдоо яаж томилдгийсэн гэхээр ашиг сонирхлын маш зөрчилтэй. Тохиолдол дээр энх бат техник хоёр дээр ярьж байлаа те. Зарал хоёр дээр үндэсний аудитын газрын сугармаа гэж үхэн. Мэргэжлийн ерөнхий газрын сангийн албаны албаны байцаагч тэр Алтан туяа. За татврын ерөнхий газрын Ганбаатар гэдэг хүнийг манай хэлс өрөнд ажиллаж ирсэн жишээ нь. Дараа нэг хүн яасан гэсэн чинь нэг компаниас хомдол орж ирээ эзэн. Танаа нүж ажиллаа хийхгүй одоо мөнгө нэхэд ах юм. гэж. За Ганбаатар ч одоо болж үтсэн. Би ч юм одоо тогтоолоо одоо ч юм хэлс ажиллахгүй. Чи дүүрүүр яв. гэж нөгөө чинь эсэргүүцээгүй яагаачгүй тэгээд ажиллаагүй өгөөд явсан. Тэгсэн намайг 20 гудал Ганбаатарыг дүүрээс татаад татаад ирчих жоохгүй. Тэгээ манай ерөнхий газар хяналтад дараа зүүн хэлсэн одоо миний хэлцэд нь байцаагчаар ажилуулад тэгээд тэр Ганбаатараар дүнглэх гаргаж байгаа байна. За Ганбаатар одоо нөгөө чамайг халж байсан ганц өгч одоо өөрөө ингэж ороод ирсэн байж байна энэ дээр ажиллах гэж. Тэр их мундаг одоо ухаан гэх юм уу арга тактик юм уу нэг тийм одоо хинтээ хин ямар асуудалтай байна гэдгийг алдахгүй олж авч чадаад исэн байгаа юм. Шоронгоос гарсны дараа 17 оны хавар шимата нэг орой Ганбаатарт дурссан. За та намайг уучлаарай. Би тун буруу юм бисээ. Энэ миний санаа биш байсан шүү. Ажилтны тэмцээн газрын ингээд одоо хэлээд байсан юм аа. Тэ намайг одоо өглөө ажилд очихоор нэг өрөөнд ч ажиллаж тэгээд одоо дүнэлтэйгээр ийм дүнгээр гарч шууд ингээд шахаад байсан юм аа. Тэгэхээр тэгжлээс дарамтчлээсэн байгаа байхгүй юу. Надад Алтан туяа мэргэжлийн ерөнхий газрын байцаагч өхөн. Цэвэр агаар сангийн эрэгт чинь зүйл анги сонсчихсон. Оригдсон байхад нь зүйл ангийг бууруулж зөөлрүүл бууруулад тэрийг гаргаад миний юм дээр дүнглэх гаргуулсан. 4 жил гарангийнхаа хугацааг одоо тэр хамгийн хүнд хэцүү гэж байгаа тэр нэр бүхий мөрдөнгүүдээр дамжиж те нэг ч удаа дунд нь огт зогсолт байхгүйгээр ингээс хорчлоо шүү дээ тэнийг. Би юу буруу хийсэн гэж ойлгож байгаа бай та. Тэгээд би энэ хугацаанд ийм зүйлээ алдсан даа гэдэг тэр харамсал байвал хинлүү хаяглах уу? За энэ хугацаанд би бол миний гэр бүл эхнэр үр хүүхдүүд одоо ах トゥ хамаатан садангууд бүгд амьдралаараа хохиж алдсан. Бүгдийн айдын сүдүүл дарамтлж байсан. Гэрлийн захиалгаар хурцсыг хийсэн. Манай эхнэр 1 сарын 28-нд ирчээд надтай 8 сард уулзсан шүү дээ. Зүүн гарагийн мөрдөнд ч. Хагас жил гарангийн дараа. Үгүй 7 сарын дараа. 7 сарын дараа. Тий, 7-8 сарын дараа гэсэн. Татвар санхүүгийн байгууллагаас өөр газар нь ажилласан төр дөр нь хэдэн жил ажилласан байлээ таны? Би төрд 30 жил ажиллаад төгссөн сургууль 2хан сургууль ажилласан газар 2хан газар. Тэгээ одоо сүлд нь юу ч хөл ингээл унссан. Мөн Эрдэнэтэй хурц ярилцлага өгөхтэй нэг сонин зөв үг хэлж илээ шүү дээ. Юу гэсэн гэхээр одоо нэг сайхан том өсөөлөө бол гаргая гэж. Шоронд олон залуучууд тэднийг суллая гэж. За хамгийн сайн юм ер нь яг ийм үед биш үү? Нэг удаа том өсөөлөө гаргах хэрэгтэй байхгүй. За. Тэгээд 0 чигээс нь явал. За. Тэгтэл эн чи юу гэсэн санаа вэ? Одоо энэ юмд холбогдоод байгаа ч юм уу янз янзын одоо хүмүүс байна шүү дээ энэ чи. Одоо банкны зээл бэлэн ч юм уу ч гэдэг одоо ингэсэн. Эднэрийг үндсэндээ өшөх гэдэг шүү дээ. Би бол тэгжлээ ойлгож авсан. Инх бат гэдэг юм уу, жаргалч гэдэг юм уу? Одоо энэ та нар ингээд цуваад ингээд юмнуудаа яриад шүү дээ. Та нарын ингээд нэг ажиглахаар явсан зам болвол нэг тийм өөр биш байх шиг байна тий. Ганц сүхэлг нь инх баталдаг нь цогтоо хатралдаг нь одоо тэр жаргалыг нь манай эцсийн 6 байцаагч үйж байна. Бүгд зохион байгуулалттай бий болгосон энэ хонгол гэдэг юм руу чинь орцсон. Энэ хаашаач гарахын аргагүй хонгол гэдэг юм руу орсон. Гэрлийн захиалгаар хуцсыг хийсэн. Би шүү хурал дээр хэлжсэн. Миний 6 байцаагч битгий яадаг өгөөч гэж. Би бүгдийг нүр яа гэж хэлжсэн. Тэгэхэд бид ингэ сууж байгаа л тэгэл бүгдэнд ялах гэж байгаа байхгүй. За ингээд эцэст нь одоо миний хэлэх үг энэ байна. Тэгээд одоо сонсох бүрд аимшигтай л болж байна. Ирж байгаа зочин болгоны яриа илүү гүнзгий ирж байна.
энэ их тийм хилмигдүүлсэн, хохироосон, хилсээр шийтгсэн, эрүүдэн шүүсэн энэ процессын асуудлуудын хохирогчдийнх нь хоног хугацаагаа тоолж өнгөрөөжээс өдрүүд нь улам молон болж байна. Эхлээд одоо нэг 300 хоногтой хилсээр шийтгүүлсэн хүн яригдаад дараа нь одоо 900 хоног, дараагийн оролцсон зочин 1100 хоног гэдэг ингээ ярьчихсан. Одоо өнөөдөр ганц хөхгүй бол үндсэндээ 1491 хоног гэдэг чинь 1500 хоногийн асуудал болж байна тийм. Тэгээ ийм байт юм байна. Тэгээ цөмөрөө хамгийн гол нь энэ бүхнийг яриад байгаа засчил гэдэг л ийм л бодол алах юм шүү дээ. Тэгэхгүй бол одоо та харж ийн үү юу? Улс төрийн нөхцөл байдал, энэ яваад байгаа өрнөлүүд, за одоо тэр нөгөө цайны таны нэр дурдаад байгаа улсуудын хаашаа очих гээд юу зорж байгааг гэдгийг харж байгаа шүү. Марж мэдэж. Их улс төр хийцэн явж байна шүү дээ энэ чинь. Эргээд одоо хувь ганц хүхээр тоглодог байсан бол одоо хувь заяагаар тоглож эхэлж штэ. Тоглоомтой эргээд улс их орны ирээдүгээр тоглох ийм атгамуудыг хийж эхэлж байгаа юм зүйл анзаарагдаад байгаа юм шүү. Тэгээ одоо эрсэнд ямар ч байсан баярлалаа. Эрүүл энхийг хүсье. За баярлалаа.